Өдрийн мэнд та бүхэнтэй Eurolus компаниас мэдчилж байна. Өнөөдөр бид тус компани хамгийн алдартай патентлэгдсэн бүтээгдэхүүн болох цэвэрлэх технологиг ашигладаг Eurolus биологийн бохир ус цэвэршүүлэх насуусын станцын талаар ярьж өгнө. Eurolus Bio бол Оросын зах зээл дээрх ус хөөргөдөг, усыг хүчилтөрөгчөөр эрчимтэй дүүргэх тусгай төхөөрөмж ашигладаг цорын ганц насуусын станц юм. Ус хөөргөдөг цоргоны агааржуулалтыг хотын болон бусад томоохон олон нийтийн бохир ус цэвэршүүлэх байгууламжид амжилттай ашиглаж байна. Тиймээс Eurolus Bio станцад ус хөөргөдөг цорго байгаа нь бохир усыг өндөр цэвэршүүлэх баталгаа болдог. Энэ видеонд би танд станцын дотор болон гаднах байдлыг харуулж цэвэрлэх үйл явц хэрхэн явагдгийг ярьж болно. Eurolus Bio станцыг байнгын оршин суух байшин, мөн цуслангийн байшинд ашиглахад тохиромжтой. Хоёр үе шаттай, биологийн болон механик цэвэрлэгээтэй. Та ажлын өдрүүдэд цуслангийн байшингаас явахдаа сүлжээнээс салгах бүрэн боломжтой. Тус станц нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж, жишээлбэл аянга цахилгаан, хүйтэн жавартай бороо, цасан шуургатай үед цахилгаан тасрахад ажлын горим нь алдагддаггүй. Eurolus Bio-г жилийн аль ч үйлрэлд суйрлуулж шууд ашиглах боломжтой. Лаг соруулах шаардлагагүй, цэвэршүүлсэн, үнэргүй ус гарна. Эзэлхүүн нь өдөрт 1 хүнд 200 литр ус ноогдно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр барилгын дүрм журмын дагуу септик бохир усны сав нь 3 хоногийн бохир усыг багтаах ёстой. Өөрөөр хэлбэл 3 амбултай гэр бүл амьдардаг бол 1 хүнд 200 литр ус хэрэгтэй болно. Өдөрт нийт 600 литр. Үүнээс үзвэл тус гэр бүлд 1800 литр хэрэгтэй болно. Жишээлбэл 3 ампул зориулагдсан Eurolus Bio 3 станц нь 1800 литрийн дотоод эзэлхүүнтэй бөгөөд энэ нь зах зээл дээрх олон аналогоос өндөр юм. Тиймээс станцыг худалдаж авахаас өмнө түүний хэмжээс бодит эзэлхүүнийг анхаарч үзээрэй. Eurolus Bio-гийн корпус нь станцын боловсруулалтаас хамааран 1.4-өөс 2.3 диаметртэй, 1.8-аас 2.7 метрийн өндөртэй босоод цилиндр хэлбэртэй байна. Цилиндрийг автомат машин дээр гагнадаг. Ганцхан ойдол нь бүх хийцийн бат бөх чанарыг хангадаг. Хүзүүн мөн цилиндр хэлбэрээр хийгдсэн. Үүн дээр цахилгаан модуль болон зөөврийн био шүүлтүүрийн сакс байрладаг. Сакс нь засвар үйлчилгээ хийхэд хялбар, бүх хуримтлуулагч бассейнуудыг ашиглах боломжийг олгодог. Сакс нь эрчилсэн хэлбэртэй био бодисоор дүүргэсэн байдаг. Тус бодисны ялгаа нь задардаггүй, илэгддэггүй, бараг хязгааргүй хэрэглэх хугацаатай байдаг. Саксыг тусгай хил ба ховилтой цоожоор эргүүлж суйрлуулах бөгөөд ёроолын нүхнүүд 1-р хуримтлуулагч бассейнтай яг таарч байх ёстой. Саксны дээгүүр цахилгаан холболтын модуль байдаг. Тоног төхөөрөмжийг холбох залгуурыг битүүмжилсэн хэсэг. Энэ бүхэн нэг багцад байдаг. Модуль нь цахилгаанчингүүгээр насуусыг хялбар сольж, нэмэлт тоног төхөөрөмжийг холбох боломжийг олгодог. Гаднах цахилгаан самбарыг холбох шаардлагагүй, септик бохир усны савыг суйрлуулахын тулд 2 дахин бага тэжээлийн кабелийг ашиглах боломжтой. Аваар гарсан үед усан давтах боломжгүй. Жишээлбэл ус гадагшлуулах насуус нь гэмтсэн үед усны түвшин нэмэгдсэн ч насуус нь хоолойноос дээш байрладаг тул хаягдал ус гарсаар байна. Eurolus компани нь хуванцраас эхлээд бүх хэд ангиудыг бүрэн үйлдвэрлэдэг. Бид түүхийд тоног төхөөрөмжийн чанарт нарийн хяналт тавьдаг. Тус станц нь хамгийн өндөр чанарын цул полипропиленээр хийгдсэн. Бидэнд шаардлагатай бүх стандартын гэрчилгээ байгаа. Бид сард 1000 тонны хуванцрыг дахин боловсруулж байгаль орчинд санаа тавьдаг. Тиймээс хар өнгийн корпус нь 30-40% нь дахин боловсруулсан материалаар хийгддэг. Тус материалыг үйлдвэрлэсэн хавтангийн үүрэмгийг хаялгүйгээр дахин боловсруулж, дахин ашиглан хийдэг. Ингэж дахин боловсруулалт хийх нь байгаль дахь хуванцрын аягдлыг тэг хүртэл бууруулах боломжийг олгодог. Корпусын босоо байрлал, том жих, өргөн тавиурын ачаар станц нь талбай дээр хамгийн бага зай эзэлдэг ба бетонын хавтан дээр бэхлэх шаардлагагүй байдаг. Яагаад цилиндр хэлбэртэй гэж үү? Цилиндр нь дэх шүнтэртэй хэлбэртэй ижил хэмжээний материал зарцуулдагч илүү батбөх байдаг. Цилиндрийг холбох машин дээр гагнадаг гэдгийг давтан хэлье. Үүний үр дүнд зөвхөн нэг цул ойдол үүсдэг. Дотроо тойрог хэлбэрээр 3 хуримтлуулагч бассейнтай. Станцын дээд хэсэгт био шүүлтүүр байрладаг. Бассейнууд нь 2 огтлолцсон хуваалтаас бүрдэх бөгөөд тэдгээр нь дам нуруу болдог.
Хуваалтын нэг хан нь цилиндрийн оёдол дээр байрлаж байхаар тааруулдаг. Үүнийг мэргэжлийн листер инструктор ашиглан дотор талаас нь хоёр талд нь гагнадаг. Үүний үр дүнд цул хийц гарган авдаг. Гагнаас нь ингэж харагдаж байна. Ингэж гагнах нь халуун аргаар гагнаснаас корпусыг илүү батбуг болгодог. Халуун агаар нь бага чадалтай тул хийцийг бүхэлд нь сулруулж болзошгүй. Үйл ажиллагааны зарчмыг наривчлан авч үзье. Евролос биостанц нь орчин үеийн олон үе шаттай бохир ус цэвэрлэх дугуй хэлбэртэй технологиг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг 4 үе шатанд хувааж болно. Эхний шат. Бохир ус нь станцын талыг эзэлдэг. Анхны тунгаах сав болох эхний хуримтлуулах бассейнд ордог. Энэ хуримтлуулах бассейн нь нойлын хар ус гэж нэрлэгддэг органик массын ихэнх хэсгийг хуримтлуулдаг. Тус мас нь таталцлын хуулийн нөлөөгөөр холилдож ёроолдоо тунана. Тэгээд тэндээ задардаг. Хоёр дахь шат. Эхний хуримтлуулах бассейны доод хэсэгт байрлах ус дамжуулах хоолоогоор хоёр дахь хуримтлуулах бассейн руу урсан очино. Усыг цэвэршүүлэхийн тулд тусгай төхөөрөмж болох ус хөөрөгдөх цоргыг ашиглан усыг хүчил төрөгчөөр хангана. Тус цорго нь минутанд 40 литр хүртэлх агаарын багтаамжтай мембран компрессор ба нарийн хөөс гаргах агааржуулагчтай адилхан юм. 3 дахь бассейнд байрлах шахуургыг ашиглан ус хөөрөгдөг цорго руу агаар авчирна. Ус хөөрөгдөг цорго нь эрчимтэй агааржуулалтыг ашиглан усыг хольж хүчил төрөгчөөр хангадаг. Үүний үр дүнд цэвэршүүлэлт хийгддэг. Цорго нь хүчил төрөгчөөр хангахаас гадна насуусын ачааллыг буруулж ашиглалтын хугацааг уртасгадаг. 3 дахь шат. Гадны хольсоос цэвэршүүлсэн ус нь дээд хэсэгт байрлах хоолоогоор 3 дахь бассейнд ордог. Энэ хуримтлуулах бассейны доод хэсэгт бохир усыг хоёр чиглэлд нийлүүлдэг эргэлтийн насос байдаг. Нэгдэх нь хоёр дахь бассейны ус хөөрөгдөх цорго руу. Хоёр дахь нь станцын дээд хэсэгт байрлах био шүүлтүр рүү чиглэнэ. Насос нь энгийн механик таймераар ажилладаг. Хуваараар 15 минут ажиллаж 45 минут амарна. 4 дахь үе шат. 3 дахь бассейнаас цэвэршүүлсэн усыг 2 дахь бассейн руу ус хөөрөгдөг цоргоор дамжин орно. Гол урсгал нь станцын дээд хэсэгт байрлах био шүүлтүрт очдог. Хоолоогоор дамжуулан даралтай ус нь хуваагч руу орж дараа нь био бутсын гадаргуу дээгүүр тархдаг. Энэ бүхэн нь эсгэх савны орчныг бүрдүүлдэг. Эсгэх савн дотор ус нь нэмэлт хүчил төрөгчөөр хандаг бөгөөд бичлэлт биедний колонуудтай харилцан үйлчилж бохир усны цэвэрлэгээний түвшнийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Эсгэх савны нүхээр бүх ус дахин эхний бассейн руу ордог. Ингэж бохир усыг цэвэрлэх тойрогон процесс явагддаг бөгөөд энэ нь 15 минут ажиллаж 45 минут амарч хуваарийн дагуу 24 цагийн турш давтагддаг. Цэвэршүүлсэн ус нь хоолоогоор дамжуулан таталцлын хүчээр эсвэл бассейнд байрладаг ус зайлуулах насосоор хөрс рүү гарна. Насос тавих хэсгийг тухайн газрын ландшафтаар тодорхойлдог. Ихэнх тохиолдолд ус зайлуулахын тулд насос хэрэгтэй байдаг. Лагийн задраагүй хэсгийг үе үе системээр зайлуулдаг. Үүнийг бохирын ус зайлуулах машин эсвэл бордооны насосоор хийдэг. Станцын заавар дээр зааснаас илүү олон хэрэглэгчид ашиглах эсвэл ашиглалтын хугацааны хооронд урт завсралгаа байдаг бол нэмэлт сонголт болох биологийн ачааллын нэгжийг санал болгож байна. Энэ нь станцын эзлэхүүнийг өөрчлөхгүйгээр цэвэрлэх үйлдэлийн доктортой байдлыг нэмэгдүүлдэг. Бодисын блок нь босоогоор нь байрлуулах бөгөөд ус хөөрөгдөх цоргоны дээр 2 дахь бассейнд байрладаг. Блокийн доорх агааржуулалт нь ус хөөрөгдөх цоргоноос гардаг ус агаарын холимог урсгалаар явагддаг. Ачааллах материалаар дамжуулан усны урсгал нь түүн дээр байрлах бичил биетнүүдтэй харилцан үйлчилж бохирдуулагч бодисоос нэмэлтээр цэвэрлэдэг. Тойрог хэлбэртэй олон үе шаттай схемийн ачаар усны урсгалыг өндөр түвшинд цэвэрлэдэг. Ус нь тунгалаг болж өвөрмөц үнэргүй болно. Хүлээн авсан үзүүлэлтийг стандартын гэрчилгээгээр баталгаажуулж мөн ашигтай загварын патентаар баталгаажуулсан. Патентлэгдсэн Евролос хит ягаан туяаны халдваргүйжүүлэх модулийг нэмэлтээр суйрлуулах боломжтой. Цэвэршүүлсэн усыг гадагшлуулахын өмнөх нь хит ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэх модулийг суйрлуулж болно. Модулийн чийд нь тусдаа хоолойнд усанд бүрэн дүрэгдэж байрлана. Ингэснээр байгалийн хөргөлт үүсдэг. Ус нь чийдэнгийн дагуу урсаж хит ягаан туяаны шаардлагатай тунг хүлээн авдаг.
Энэ нь нян устдах нөлөөг хангадаг. Цэвэршүүлсэн халдваргүйжүүлсэн усаар зүлэг модыг усалж борооны ус зайлуулах систем рүү эсвэл хөрсөн дээр асгаж болно. Ер нь байгаль орчинд буцааж асгаж болно. Станцыг үйлдвэрээс угсрахад бэлэн байдлаар нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл станцыг суурилуулахад хоолой, ус зайлуулах хоолой, сунгах хоолой зэргийг гагнах шаардлагагүй. Евролос биостанц нь олон төрлийн загвартай. 3-аас 20 хүртэлх ам бүл зориулагдсан олон төрлийн уян хатан сонголттой. Энэхүү олон загвар нь илүү эзэл хүнд мөнгө төлөхгүйгээр оновчтой станцыг захиалах боломжийг олгодог. Евролос биостанц нь загвараас хамааран өдөрт 0.6-аас 4 куб метр бохир ус боловсруулах хүчин чадалтай. Үүний зэрэгтээ цагт 87 Вт эрчим хүч буюу өргөчнөөс бага зарцуулалттай. Тус станц нь танид нойлын өрөө, шүршүүр, ван, аяг тав угаагч, угаалгын машиныг тухтай ашиглах боломжийг олгодог. Энэ бүхэн нь хотын нөхцөлтэй адил тог тухыг хангадаг. Евролос биостанцад усыг их хэмжээгээр урсгахад ямар ч хязгаарлалт байдаггүй. Учир нь дизайны онцлог нь цэвэршүүлсэн усыг таталцлын хүчээр хуримтлуулах, бассейн руу хязгаарлах хүчин чадалтай шахуургийн төхөөрөмжүүгээр дараалан урсгадаг. Энэ зарчмыг томоохон олон нийтийн бохир ус цэвэрлэх байгууламжаас авсан. Усны урсгал хэтэрсэн тохиолдолд станцад 7.5 куб метр ус дамжуулах хүчин чадалтай насос суурилуулсан бөгөөд энэ нь станцаас ус халихаас сэргийлдэг. Насос нь станц руу ус орохоос илүү хурдан ажилладаг. Усны хурдыг шүршүүр, ван дахь ус зайлуулах нүх, түүнчлэн хоолойн диаметрийн уртаар удаашруулдаг. Бохирын асуудлыг хуучин арга буюу бетонын цагиргаар шийдгээс ялгаатай нь орчин үеийн станцууд нь бохир сорох машин дуудах шаардлагагүй. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй. Учир нь битүүмжилсэн станц дотор усны урсгалыг бүрэн дахин боловсруулдаг. Гаралтын усаар бүрэн цэвэршүүлсэн техникийн ус авах бөгөөд хөрс рүү зутгах, зүлэг мод услахад тохиромжтой. Энэ нь ундны усны худаг, худгийг хангадаг гүний усыг бохирдуулахгүй, мөн эвгүй үнэр гарахгүй, намаг болж тогтохгүй. Станцын засвар үйлчилгээ маш энгийн. Станцад төвөгтэй электрон, цахилгаан соронзон хавхлах гэх мэт зүйлс байхгүй. Ус шүршигч, металл иданг, хошуу байхгүй. Биободис нь бөглөрдгүй тул тогтмол угаах шаардлагагүй. Станцад хэд төвөгтэй иданг ашигладаггүй. Мөн бүх халих нь том хэмжээтэй байдаг. Энэ бүхэн түүний найдвартай байдал, тасралтгүй ажиллагааг нэмэгдүүлдэг. Евролос бол Орос тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад септик бохир усны сав үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани. Манай бүтээгдэхүүнийг 190 мянга гаруй хүн ашиглаж байна. Өнөөдөр бид 7 хотод 4500 м2-ийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай 10,000 гаруй м2 агуулгатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ийм хүчин чадалтайгаар ажилласнаар бид хэрэглэгчтэй хаач байсан бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэх боломжтой юм. 2022 оны байдлаар бид Оросын 55 бүс нутагт 600 гаруй дилертэй байна. Бид жил бүр өсөн дэвжиж, бидний зорилго бол аль болох олон хүмүүст цуслангийн байшиндаа хотын тав тухыг мэдэрч гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхөд туслах явдал юм.